Жирийн бүлгийн идэвхгүй цагуудыг үзье. За тэгэхээр одоо жирийн одоо цагийн байцын хэлбэр нь болохоор аймын заагаар туслаад үүлүүгээ 3 дугаар хэлбэр дээр хувиргана. За тэгээ орчуулгаараа гид гэдгийг нэмээд ингэгэдэдэг гэж эхийн эцээс туглын дор ахгүйгээр орчуулна гэж ярьжсэн. Жишээнүүдтэйгээ танилцъя. Such kind of a map is used at the geography class very often. Иймэрхүү төрлийн газрын зураг ойр орхон газар зүйн хичээлдээр ашиглагддаг. Хин тэрийг ашигладаг, хин тэрийг хэрэгэлдэг нь нэг сонирн биш ахна шүү дээ. Honestly, шулуухан хэлэхэд I'm invited at various parties approximately twice or 3 times a month гэж. За би өөрөө хүнийг урьддаг биш. Би уригддаг гэж яах нь шүү дээ. За хинээр уригддаг нь сонирн биш бахна. Би одоо ойролцоогоор сарда 2 юм уу 3 удаа янз бүрийн үйлчлэгүүдэд уригддаг гэж. Such a house is not built easily. За үгүйсэх өгүүлбэр нь иймэрхүү одоо байшин болвол амархан баригддаггүй гэж ярьж байна. За this road is hardly used гэж бол энэ зам бараг ашиглагддаггүй. Тэгэхээр хин тэрийг ашигладаг нь сонирн биш шүү дээ. Чухалч биш. Тэгэхээр одоо пассиваар бичгээс өөр арга байхгүй. Энэ замыг хүмүүс л ашиглана шүү дээ. Тийм ээ. Хүмүүс одоо тэр бүр ашиглаад байдаггүй гэсэн утгатай өгүүлбэр байна. Such a solar renewable energy source is widely used in the rural area. За иймэрхүү одоо нарны нөхөн сэргээгдэх эрчим хүчний их өсгөр хөдөө орон нутагт өргөн дэлгээр ашиглагддаг гэж. За жирийн өнгөрсөн цагийн пассив хэлбэр нь бол мэдээж хэрэг was өгөөрөө туслаад үүлүүгээ 3 дугаар хэлбэр дээр орчуулчин. Тэгээд ингэгдсэн гэд орчуулчин. За our training center was established in 2009. За манай сургуулийн төв бол 2009 онд үүсгэн байгуулагдсан. За because of the bad weather урдаа гарсан байц учраас төрүүлж орчуулна. Цагаагаар таархан байсан улмаас all the domestic flights were postponed yesterday. Бүх одоо орон нутгийн нислэгүүд өчигдөр хойшлогдсон. Хин тэрийг хойшлуулсан сонирн биш. This book was translated by a famous translator in 2018. Үйл үзнийг баа өгтвөртөөр заасан тохиолдолд актив руугаа шилжүүлж орчуулдаг. Тэгэхээр энэ номыг 2018 онд алдартай орчуулагч Эрдэнэ орчуулсан юм а гэж. Эрдэнээр орчуулагдсан гэхээр сонсголонгүй байгаа. The vacuum cleaner was established in 1921 гэж. За энэ тоног төхөөрөмжүүдийг бол дандаа D гэж ялгамжтай бичдэг. За invent гэдэг маань болохоор огт байсан юмыг шинээр одоо бий болгохыг хэлдэг. Discover гэдэг нь болохоор байсныг нь хүмүүс мэдэхгүй байсныг нээж илрүүлэхийг discover гэдэг. Тэгэхээр тоос сорогч 1921 онд зохион бүтээгдсэн гэсэн. За жирийн ирээдүйн цагийн пассив нь болохоор will be гэдэг тусалж хагаад үйл үг 3 дугаар хэлбэр дээрээ тэгээд эхийн эцээс туглын тураахгүйгээр пассивынхаа гэдгийг жирийн ирээдүйн цагийнхаа наны ноног далгаад ингэгднэ гэд орчуулчихна. A new branch of our chain shop will be opened on the 1st of July. За манай сүлжээ дэлгүүрийн нэг шинэ салбар 7 сарын 1-нд нэгднэ. Хин тэрийг нээхэн сонирн биш. Diseases of internal organs will be exactly diagnosed with the help of this apparatus. За дотор эрхтний өвчин эмгээгүүд энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар яг таг онцлогдно гэж. Many difficult questions were given at yesterday's class. За олон хэцүү асуултууд өчигдрийн шалгалтын дээр ирсэн, өгөгдсөн. За 312-оор орчуулъя. Өчигдрийн шалгалтын дээр олон хэцүү асуултууд өгөгдсөн, шилжүүлж орчуулъя. За олон хэцүү асуултуудыг өчигдрийн шалгалтын дээр өгсөн. Бид нар бол ирсэн гэдээ ярьцдаг. За баярлалаа.